Дараагийн мэдээ аймгийн цагдаагийн газрын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах таскаас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран ажиллаж байгаа юм байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль шинжилгэсэнтэй холбогдуулан аймгийн цагдаагийн газрын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах таскаас нийт ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран ажиллаж 6-аас 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, цагдаагийн газартай холбоотой мэдээллийг сургуулийн захиргаагаар дамжуулан эцэг эхчүүдэд хүргэх зэрэг ажлуудыг зохион байгуулж байна. Зам хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинжилсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэх үүднээс ерөнхий боловсролын сургуулиудтай одоо хамтран ажиллах гэрээг байгуулан ажиллаж байна. За энэ дээр орж байгаа нэг гол заалт бол бас одоо 10 хүртэлх насны хүүхдийг тийм ээ нөгөө зам хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн заасны одоо хичээлд ирэх үед нь одоо эцэг эхчүүд анги удирдсан багшид хүлээлт гэж өгөх мөн одоо анги удирдсан багш хичээл тарах үед нь одоо эцэг эх хасаар хамгаалагчид нь хүлээлт гэж өгөх талаар бас баталгаа авахулж гэрийн заасны дагуу одоо эцэг эхчүүд харилцсан байгаа баталгаа авахулж одоо баталгааны хуудсан дээр мөн одоо гэртээ очих тийм ээ одоо сургуульд ирэх үед нь явах замын маршрутыг дурж түүн дээр одоо учирч болох эрсдэлтэй газрууд мөн одоо замын аюулгүй огтлцол тэр газрууд дээр одоо замыг яаж хэрхэн гарах вэ гэдэг талаар бас схем зургийн зур тэр дээр нь хүүхдүүдэд эцэгчүүд багш нар зөвлөгөө өгж хөдөлгөөний аюулгүй байдлын хангах талаас нь зөвлөгөө өгж ингэж бас мэдлэг олгох талын ажлуудыг зохион байгуулж ажиллаж байна. За одоо харгалзсан эцэг эх болон одоо анги удирдсан тийм сургууль мөжүүлэгч гэрүү зам хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн дөрвөн заалтыг баримтлаагүй болох юм бол зам хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 54-р зүйл заасны дагуу одоо 48 хүртэл өргөөр торох шийтгэл ногдуулах одоо хуулийн заасан байдаг. Энэ хуулийн заалтын дагуу бас хариуцлага хүлээх одоо гин буруутай тэгэхээр зам тээврийн ослын улмаас охирол учирсан бол охирлыг заавал төлөөлнө гэсэн зам хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн заалтыг баримтлуулсаас учирсан охирлыг нөхөн төлөөлөх асуудлаас энэ дээр давхар яригдчих байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах таскаас энэхүү арга хэмжээг зохион байгуулснаар эцэг эхчүүд бага насны хүүхдэд тавих хараа хяналт анхаарал халамжинд дээшлэх цаашлаад осол гэмтлээс урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга хэмжээ болж байгаамаа.